Дэлхийн банкнаас гаргасан цахилгаанд холбогдох үзүүлэлтийн судалгаагаар манай улс 189 орны 134-т жигсжээ. За тодорхойлбол Улаанбаатар шинээр цахилгаанд холбогдохын тулд 8 шат дамжлага дамжиж 126 хоногийн дараа тогоо залгуулдаг байна. За тиймээс Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнээс цахилгаанд холбогдох үйл ажиллагааг хэлбэршүүлэхээр ажиллаж эхэлжээ. За үүний хүрээнд 2015 онд хугацааг 126-аас 79 хоног болгон бууруулж чадсан гэлээ. Өнгөрсөн 4,000 хүсэлт ирснээс 3,700 бид нар зөвшөөрөл өгсөн байж байгаа. Техникийн нөхцөл олгосон байж байгаа. Тэгэхээр 10% нь янз бүрийн шалтгаанаар олгож болдгоо. Жишээ нь шугам сүлжээний ачаалт өөрөө 100% хүрсэн тийм ээ. Ийм байж байгаа. Дээрээс нь энд байж байгаа дид станц дээрээс техникийн нөхцөл олгох төр өмнө нэг нөхөр ирээд шатал захиалаад техникийн нөхцөл авсан байж байгаа. Энэ бүх асуудлуудыг зохицуулахын тулд энэ шинэ холболтын шинэ журамд бид нар шилжихээр болж байгаа. Тэгэхээр сүлжээ төлөвлөлт, сүлжээний ашиглалт энэ шинэ холболтын журам хэрэгжиж эхлэлтэй холбоотойгоор шал өөр түвшинд очино. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын түгээх сүлжээний нийт трансформаторуудын 62% нь хувийнх болж өссөн нь сүлжээний хэвийн найдвартай ажиллагаанд цөргөөр нөлөөлөх үс хэмжээнд хүрээд байгааг дуулгалаа. За үүнээс үүдэн шин шугам татах дид станц барихад хүндрэл үүсэж байгааг онцолсон юм. За тэгвэл өнгөрсөн онд батлагдсан холболтын төлбөрийн хэмжээг тооцох аргачлалын хүрээнд энэ жилээс шинэ холболтын үйл ажиллагааг шинжилж байна. За ингэснээр цахилгаанд холбогдох үйл явц түргэн шуурхай болох юм. За энэ оны 4-р сараас энэхүү ажлыг хэрэгжүүлж эхлэхээр боллоо. Тэгээ хамгийн гол нь энэ дээр бол манай цахилгаан түгээх сүлжээ энэ компани бол мэрэгжлийн байгууллагын хувьд яг энэ процессын үйл ажиллагаануудыг аль болох хурдан явуулаад тэгээ ерөнхийдөө сүлжээнийхээ хяналтанд аваар осолгүй, найдвартай, дасралтгүй ажиллах энэ болцоог нь хангах юм байна. Нөгөө талаар бол хэрэглэгчүүд өөрөө хөрөнгө оруулалт хийгээд ямар нэгэн шинэ холбоотууд хийлгэнэ. Гэхдээ энэ холболтын үйл ажиллагааг ямар нэгэн хүнд сурталгүйгээр ямар нэгэн хөндлөнгийн одоо тийм нөлөөгөөр ингээ явуулахыг бид хүсэж байгаа юм. Тийм л өөрчлөлт байгаа. Тэгээ асуудлаа бол харж чадсан сайн байна. Одоо бол ганцаараа цахилгаанд холбогдох гэдэг үзүүд ганцаараа 3 оронтой тоон дээр явж шээ. Бусад бүх үзүүлэлтүүд бид нар бол сайжруулаад 2 оронтой тоолоор оруулсан. Тэгэхээр энэ 134 дугаар байр дээр явж байгаа энийг бол бид нар урьдчилуулах хэрэгтэй. Одоо хэдгээр өрлөө 169 дэж байгаа 134 байна шүү дээ. 134 болсон байна. За энэ өөрчлөлтийг ихээр бол 40 илүү орж ирнэ. За гэхдээ яг механикаар бол шууд тэгээд орчихгүй. Бидний бол маш том хөдөлмөр үйл ажиллагаа шаардлагданаа. Эхний ээлжин тэр 126 өдрийгөө 79 өдөр болох 79 өдрийгөө одоо 40 хоног гэдэг ингээд зорилт тавиад ажиллаж байгаа. Энийг 40 болох ёстой. Холболтын төлбөрийн хэмжээг тооцох аргачлал хэрэгжиж эхэлснээр шинээр цахилгаанд холбогдох хугацааг 2 дахин багасгах боломжтой болох юм. За түүнээс гадна өмнө нь 8 шат дамжлагаар цахилгаан тавиулдаг байсан бол 3 болгохыг ерөнхий сайд үүрэг болголоо. За нийслэлийн нэг цагийн үйлчилгээгээр энэхүү ажлыг явуулах боломжтойгч дуулгасан юм.